Эсхий дүүргтэн үзүүлж байна. За сураг тарган сайхан үлдэж гэнэ үү та? Сайхан үлдэж. Сайн явцгааж гэнэ үү? Тавдаг сайн. Сайхан үлдэж, сайн явцгааж гэнэ үү? Олон ч газараар явж их л юмыг бас сурж явна да хэмээн. Тийм. Мэдлэг ямар хүнд илүүдэг шүү дээ, За тийм дээ. Орчин үеийн шин цагийн малчин. Бас бэлэгтэй сайн өдөр шинэ 15 гэсэн чинь өнөөдөр. Тэ шинэ 15-нд Сайхан өдөр. сайхан өдөр Зорж ирсэн их баярлалаа. За баярлалаа. Тэгээд нэг цаанаасаа тэгээд нэг юм тохиолдол ер нь байдгийг биш байх юм. Тэгээд нэг хүн уулзах, хаана ямар суманд хаана очих уу, хинтээ уулзах уу гэл манайх чи хөх тэнгэрийн эсхий туурхтан гэх төрийн бус байгуулах. Тэгээд бас тэнгэрээс ах бас энэ нэрийг оруулсан. Тэгээд эсхий туурхтан гэдэг чинь их том бас нэр шүү дээ, тий. Тэгж байх юм. Энийг бас учир утгатай бас нэрийн тэгэл цаанаас нь л бас чиглүүлж, уулзуулж учир хүмүүсийг бас явуулдаг болов уу гэж дүн сайхан дотроос бодож явдгийн дүнээс. Өнөөдрөөс шинэ сайхан 15-нд бас ингээд уулзж байгаад нас таатай байна. За гадаа хоньтой цаг танилцлаа. Их олон зүйл бас давуу талууд бас байна шүү. Энэ хүн ямар давуу талтай болоод би яагаад энэ дур сонирхолтой болоод тэр мөнгөө хийгээд энэ төлөө ингээд 25 жил зүтгэж яана вэ гэдэг чинь бас утга учиртай. Анх миний ах Монгол Улсын төрийн сэрхэлт академич доктор профессор Алтан гэж миний төрсөн ах. Малай цэвэр дэмжлэгийн хөрөлөнд дэмжлэгийн ажилтан байсан. За тэгээд 2000 оноос ахуулаад 86 онд анх цэрэгт явал цэргээс эрдэмслэгээний хөрөлөнд дуудагдаж одоо Яманы ноолуурын микроныг сайжруулах, Яманы нарийн ноолууртай ямааг олшруулах тийм төсөлд орж ажиллаад тэгээд тэрэнд нь яг би нэг замчлагаараа туслаад сонирхоод орчин үеийн био технологийн буюу одоо дурангийн мэстэй ажиллагаар өөрөөр шийдвэрлэн суулгах ажилд нь бас тусалцсан. Тэндээс анхны мэдгэдэгтэй бол сонирхолтой болж энэ мал аж ахуйн орсон. Ер нь бол манай аав ээж ах トゥ төрөл төрөсөд бүгд л мал эмнэлэг мал аж ахуйтай холбоотой алба багшиж байсан хүмүүс. Тэгээ 2000 оноос ахвал судлаад дэлхий дээр одоо махны үйлдвэрийн топ номер 1 Спалк гэж үйлдвэр байдаг юм байна. Ямаа бол одоо үндсэндээ нарийн микронтой сайхан үр дүнтэй болоод ирлээ. Одоо энэ хонин дээр сайжруулах талаа юм. Монгол мал аж ахуйн тэрэн дотроо дийлэнх нь хоньны тавталгаа их энэ хөрөх гэрийн амжилгаа өдөр тутмын хэрэглээний одоо мөнгөөр бол ботархай мөнгө шиг ашиглагддаг хоньны чанарыг сайжруулъя гэдэг дээр ярилцаа тэгээд судлаад тэгээд Америкийн нэгдсэн улсын хонь үржүүлэгчтэй холбоороо загтал бичээд тухайн үед одоо нэг их айхтар сошиал орчин хөгжөөгүй тийм үе байлаа шүү дээ. Тэгээ нэмээд зээл наанцан захиа махаа бичиж тэгээд бичиг явуул хамтарч ажиллах санал тавиад тэгээ 2000 онд нөгөөх маань батлагдаж мал аж ахуйн дэмжлэгийн хөрөлөн Америкийн нэгдсэн улсын хонь үржүүлэгчтэй холбоо хамтарч махны хонь төсөл гэж анх төсөл бий болоод төслийн өдөртөгчээр нь одоо Монголын мал аж ахуйн гавьяд мал зүйч Минжиг дөрж байгаа төслийн өдөртөгч генетикч доктор профессор Олонбаяр генетикчээр манай ах болохоор одоо орчин үеийн био технологийн арга төвшөлт дарга юу өөр хөврөл дурангийн аргаар шилжүүлэн суулгах энэ ажлыг хариуцаа. Тэгээ би туслах ажилтнаар ингээд бид дөрөв нэг болж анхны ажлыг эхлүүлсэн. Тэгээ Америкаас юу яасан гэхээр зэрэг 50 хөврөлөөр 300 тонн хөлтөөр авчирч анх одоо Монгол БЦ Монгол гэсэн компани тухайн үе одоо махны холбооны ерөнхийлөгч Дэлгээс хүний мал заамарт байсан одоо заамрын баржи уул энэ алттай уулыг чинь баруун доод хормод өвлж яварч чадтай. Тэнд анхны өөр хөврлийг дурангийн аргаар шилжүүлж суулгаад тэгээ 2001 онд анхны төлөө хавар нь авч
омогшиж гүнхээр эн чинь хуруу шилэнд ирсэн юм Монгол онд суулгаад тэгээд тэндээс хардлахаатай ийм хөөрхөн шаванда шиг Google-тэй гэнэ гараад ирэхлээр чи үн чи хийсэн. Одоо тэр та тэрийг нэг аваад өгсөн шүү дээ. Аа. Мөн те. Энэ Google-тэй гэнэ гол дөр. Аа. Энэ хүний тухай одоо яриад тийм хорог гараад тэгээд гүнчээстэй үнэхээр гоё юм байна. Сайхан юм байна гэж ахыхаа мэрэгчил дурлал. Тэгэл ажилласан да. Тэгээд төсөл яг нэг 4 жил хэрэгжсэн. 2005 онд төсөл дууссан. Тэгээ багвандгаа одоо нөө төслийн мал маань одоо энэ дархны номны сангийн аж ахуй буюу одоо хараа голын хэрэг дээр гүрний цааталт цуслан дээр намаржаан дээр цуслан дээр байсан. Тэгээ багванд ерөнхийлөгч ирж бидний ажилдаа танилцаж үнэлгээд өгнө. Тэгээ одоо тэнд зураг нь биелдэ хөврлөөр өгсөн хураг үзүүлээ. Тэгээ ингээд энэнийг бол дэмжих хэрэгтэй юм байна. Мал аж ахуй манайд бол маш чухал юм ихлүүлсэн байна. Энийг цааш нь үргэлжлүүлэх тал дээр төрсөг анхаарах хэрэгтэй гэсэн юм хэлээ. Тэгээ явцгаасан. Тэгээ оройн бид дөрөв нэг гал түлээ төвдөг галын дээргээд төслийн хаалт одоо Монгол Улсын ерөнхийлөгч маань ирлээ өглөө сайн боллоо. Одоо энэ ингээд цааш нь зогсоохгүйгээр үргэлжлүүлэх хэрэгтэй байна гэсэн юм яриад. Тэгээ яг ганц нэг хондог юм датаа нэг хондогны үг гэдэг нэг юм ингээд тойроод явдаг шүү дээ. Одоо би ч одоо тэр том доктор профессорууд дээргээд одоо туслах ажилтаа хүн чинь сүн тушаал ингээд явж ирсэн. Залууч биш тийм залууч биш. Тэгээ тэр үед хамгийн сүүлд одоо би хүссэн бол над дээр нэг үг хэлэх боломж тойроод ирж байгаа. За тэгээ одоо манай үгээ хэлдэгэл менжиг дорж байгаа тэгсэн. Тэгэл би өдөө цаанаасаа л яг миний нэг дотоод бодол байсан. Тэрнийг л хэлсэлтэй. За өнөөдөр ингээд та бүхэнтэй нэг болж ийм том төсөлд хамтарч ажиллаж их юм сурлаа, их юм мэдлээ. Үнэхээр энэ Монгол улсад мал аж ахуй орон тэрэн дээр хоныг одоо ингээд сайжруулна гэдэг бол гайхамшигтай сайхан ажил байна. Тэрсэн маа энэ мэрэгжил өөрөө хөрлөө ингээд хороо шилнээс зөөгөөд шилжүүл суулгаад Монгол аннаас яг цэврээр нь гаргаад ирж байгаа эднэр бол үнэхээр гоё санагдлаа. Би бол миний цаашдын бодол бол одоо ингээд гадаадаас өндөр үнээр импортоор оруулж шилжүүл суулгах биш. Их сүргийн аж ахуй байгууллага. Тэндээс дахин одоо авах ш. Эндээс Монголд их сүргийн аж ахуй бий болгоод. Тэгчээд одоо хэдүүлээ дөрүүлээ тухайн үед нь одоо ямар мундаг сайн нэртэй тэрийг байдгийн тэрний нунаад тэгээ хэдүүлээ Монгол даяар сүргээ эргээд явж байдаг болно. Би тэрний төлөө би зүтгэнэ гэж би хэлж ирсэн. Тэгээ миний энэ ажил суудсан намайг явраад муухай хараад нудраад тий. Гэхдээ чи одоо тэглэв явахтай 2004-5 оны үед чинь доллар гэдэг чи юу гэлээ жил тусмал өсчээ тэгээд тэгэхэд нэг тон хөвөрлөөр аваа ихэд $450. За 100 хөвөрл шилжүүлэн суулгалаа гэхэд 40-50% нь л амлах магадлалтай. Хөлдөө өрөх чинь нэг тон $37. Нэг хон чи өглөө орой 2 хэлдүүлийг үргэлнэ гэж бодоход чинь $74. Тэгэл ирэх зардал, хийх зардал, азотын зардал, найсааш явах зардал оруулах юм бол өдөөс нэг хоньны хэлдүүлгийн ажил $100 багтаж байгаа байхгүй. Нөгөөх нь бол $1000 багтчихад байгаа байхгүй. Тэгчээд тэрүүнээс гарах үр дүн нь тэр хураг тийм үнцэнтэй өндөр үнэтэй гарч ирээд байгаа байхгүй. Гарч ирээд байгаа. Тэгэхээр тэрүүнээс нь жирийн малчин аваад ашиглах нь гэвэл чинэлэг компани тэрүүнийг аваад ирэхэд хүнд эдийн засгийн үед хүнд бэрхшээлтэй идэлтэй. Тэгээд манай ахын жоохон надад ууралж одоо эвгөөцөж энэ одоо яасан том юм дуурч яана гэсэн байдлаа загнадаг нь бол нэг талдаа зөв. Нөгөө талдаа миний дотоод сэтгэлд бол ер нь бол нэг багтаад байсан. Багтаад байдаг. Тэг ер нь ингэх нь зөв хүн бол төрсөн чинь цаадмаат одоо энэ хүртэл юмыг л бас жоохон таамаглаад одоо нийгэмдээ ямар ч юм үлдээх хэрэгтэй. Тэгээ сайнаар хэлүүлснээ од болохтой гол нь биш. Хүн бол төрнө гэдэг чинь цацсан бодоо зүүнний үзүүр дээр тогтчихж хувь тавилан оногдож хүн болж энэ харууд төрж байгаа шүү. Төрж байгаа. Тэгэхээр тэг баян сэтгэлэндээ гол нь биш. Хүн чанартай хүн нийгэмдээ үр удамдаа хоочтой юм үлдээгээ сайн сайхны төлөө энэ биеийг зориуллаа л гэж бурхан хүн болгож бүтээж байгаа шүү. Тэр хогтгоонаараа би тэгж хэлсэн. Тэгээд менжиг дорж байгаа намайг ингэж гайхаж хараад
олон баяргаа тэндээс Монголоос огч нь ер нь чадан шүү гэж нэг тийм урмын үг өгсөн. Тэр бол айгүй их тийм дотор айгүй гоё болж ирсэн. Нэг ахын зандрангуу мэнжиг дорцгоо гайх чарсан нэг бол нэгсэндээ димнээд айгүй урам өгчөж. Урам өгчөж тий. Тэгэл тэрнээс хойш би ердөөсөө үз тарсан. Тэгээ манай ах чинь 2003 онд Яманы ноолорын микроныг сайжруулсан чиглэлээр тэдний заг цэрүүнгөө төслөө өдөртөгс одоо мандах гэдэг малач хөдөлмөрийн хөрөлнгийн доктор энэ гурав маань нэгсэндээ тэрийн сэрхэл авчаалаа. Мөн ялгаа авахгүй би тэр ажилд нь гар үе оролцоол дуртай юм аа яах вэ ахыхаа ажил туслаад зогсоолгүйгээл тэрнийхээ хажуураас юм сураад яваад шүү дээ. Тэгээ 2000 онд одоо юунд 2005 онд ер нь мэргэжилтэй болох нь зөв юм байна гэж үзээд үдээ эцэг сургуульд орж суралцаад 2005 онд 20 жилийн өмнө тий малын эмнэлгийн биотехнологийн их сургуулийг малын ихэмж мэргэжлэр улаан дипломтой төгсөж анхны төгсөлтөөс магистрийн урдлах хүлээж авч тэгж малын эмч бол төгсөж яла. Та тий зөв. Тэгчгээд 2009 онд махны байрны үр урдлыг орчин үеийн одоо технологи дурангийн аргаар шилжүүлэн суулгасан сэдвээр магистраа хамгаалаад. Тэгэл тэр хоорондоо одоо ганц одоо юу л хүний хийдэг тухайн үеийн зах зээлийн зарчмаар л явсаар байгаа л бас дотроо бол мөнгө хөрөмтлүүлээд үзээд байгаа шүү. Үзээд байна шүү дээ. Тэгэхээр энэ хүний хөдлөл өдөө өвчлж гисэн. Шүн зүйдлэл өдөр зингээр нэг Google-тэй нэгэнд бол одоо нөгөө бас ажиллах хэрэгтэй тухайн олдсон нийгэмд ямар юу ажилласан бүх юмыг л одоо ажиллаад хөлмөрлөөл. Тий хийсээр байгаа. Тэгэл 2016 онд судалж Америк, Герман, Европ явсоо миний нэлээд судалгаа явуулсан ихээр хугацаад. Тэгж явж Франц ердөөсөө оруулж хийгээд Англиас оруулж ирэхлээр далайгаар гатлан тэг нэгээд бөөн зардал зэрэгтэл болчихлоо. Тэгээд 16 он 100% хөрөнгө оруулалтаар 100 толгой охин хорог 7 хуцаа хорогтой анх одоо энэ гişэнд буулгаж ийлээ. Ерөөс анх. Тий. Тэгээ яг нэг хүн амьтанд мөнгө төгрөг өгсөн, өвлжөө байр бэлтчин, өвстэй жилийн чин бэлтчин гэдэг ингээд яваад байдаг. 5 сарын 28-нд орж ирэх хэрэгтэй юм чи янз бүрийн гадна татны нөлөөнөөс болж хойшлогцоор аваад 10 сарын 25-нд Монголд орж ирсэн, алтан мулгаар оруулж ирсэн. Хүрээд ирсэн ингээ яг энэ шиг цавцаасан цастай байр байхгүй, өвстэй жил байхгүй. Нөгөө манайхан ч юм болохоор тэгээд энэ одоо оруулж ирнэ гэж судлаагаад нөгөө итгэж өгөхгүй байгаа шүү дээ. Нөгөө мөнгө аваад хэрэгэлцээ хов оосон гişэнттэй бууж ил. Тэгээ одоо хөргөн амтны чи хаавалаас авцарчхаад идэх олгүй оруулах байргүй байлтай. Одоо энэ гэрээ суллаад гараж юмнуудаа оруулж энэ байранд би оруулж ирсэн байхгүй. Хана хургануудаа. Тэгээ гадаа хоёрыг чинь сар хэвтэ өвлийн хөөдөнд барьж ийж тэгээд нэг юм байранд оруулж. Тэгээ эн чи ердөө битүү нөө шивтэр бууц болцсон. Тэгээ энэ чинь дахиж шалалж тэгээд нэг гайгүй болгож анх орж ирсэн байр чи энэ байхгүй энэ байранд би. Энэ байр. Голомтондоо бас сайхан. Яг энэ голомтон болоод эндээсээ ийшгээ шилжиж. Тэгээ одоо 16 оноос 26 онд чи 10 жил тасралтгүй яг гараараа өсгөж үржүүлж маллалж. Одоо малчин төмөндөө хоцсон хорог нийлүүлж малын чанарыг сайжруулж эдийн засгийн эргэлтийн төрөгт гэж өдөө хүртэл явж байна. За тэгээ энэ хоньны ач тус нь юу гэхээр ганц би хийгээд байгаа юм биш. Дэлхийн нийтээрээ сүүлийн 200 гаруй жил энэ хоньны дэлхийн нийт авч ашиглаж өөрийн хоньныхоо ашиг шимийг нэмэгдүүлэх буюу цөмсөргээр нь авч ашиглаж махны үйлдвэрлэл, ноосны үйлдвэрлэл, арьс нэхийний үйлдвэрлэлийг явуулж байгаа. А энэ юугаараа давуу юм бэ гэхлээр одоо Монгол бэлчээрийн мал аж ахуй уламжлалтаар гаравал за эхний төл хураг төлөг хамгийн ихэндээ нэг 2 жил болж яж эргэлтэнд орж нэг 18 20 эдэл голоос мах зах зээл нийлүүлж байна тийм үү. За тэгээд тэрнээс дэш 4 5 жил малж доотлон дөрлөг нэг 2 3 жил шүү байна. Даваар 3 жил шүү дээ. Тэг 3 жил тэгжээж эргэлтэнд орж байгаа байхгүй. Томруулж жил. А гэтэл энэ хоньны ач тус нь юу гэхээр манайхаас авсан хуцан хургаар Монгол хоньоо хээлтүүлээд гарсан төлөө 100% бойжуулж аваад сайхан оторны хөдлөө зуны цагт хийгээд намран зах зээл борлуулахад л
дунджаар нэг төлөг шүдлэнгийн мах бий болж байгаа байхгүй. Хургандаа өгч байна. Хургандаа өгч байна. Тэр нэг олон жил нөгөө яваад байхгүй. Олон жил тэр бэлчээр далхлаад шаардлага маллах шаардлага тижэл энэ зардлалаар хавар гарсан ургаан намар мах болгоод мөнгө болгочлаа, авдрандаа хийжлээ. Арьс шир үснээс борлуулад мөнгө болгочихлаа. Арьс шир ноос нь үнэлгээтэй. Үнэлгээ сайтай. Тэгэхээр одоогийн нөхцөлд болохоор зөв Монгол хоньны ноос нэг хийвэл жалгын нэг хог болоод хаягтаал үнцэнгүй. Мах нь бол төдийлэн жин дарахгүй, яг боломжоор жин дархан дарж байна. Тэгээ нэг зах зээлд нэг за нэг өсрээд нэг 200 250 хурчих шиг байна шүү дээ. Мах ашиг шиг. Гэтэл супол хуцаар хэлдүүлээд гарсан нэгдүгээр үеэрлээс хурганы мах маань одоо өнгөрсөн жил би 40-50-аад хорог борлууллаа зах зээлд. Манай энд ч одоо урд жилийн зуудтай энэ 100 гантай цаг бас тийм таагүй хийсэн. Хэрнээ доотлын хурганы голоо зэгтэл 22 ил татчих шүү дээ. Тэгээ 22 илээ чи 20 мянгаар зархад 440 мянган төгрөг. 440 мянган төгрөгийн дээр чи арьсын одоо 15 мянгаар дарахны нэхэд булаасалтай бүр авчих. Тэгээд дээрээс нь Timeless компани ноосыг аваад бүтээгдэхүүнээ Европод гаргачих. Англиар ноос нь үнэтэй, мах нь үнэтэй, нэхийн үнэтэй. Хаяхан байх. Англиар энэс чи хаяхан байхгүй. Тийм байна. Амьсгалын сайн нөхөөс одоо хэвтер бууцын одоо болдгсон бол данс 2-аар 24 цаг багтж яах гэчээр хүс мөхстэй дээ. Тэрнээс одоо бууцын сайхан дэвтээгээд шахдаг машин дийгээд шахах юм бол жинхэнэ эко төсөй ч юм бас үйлдвэрлэж болж байгаа байхгүй. Бас ногоо, нарийн ногоо юм бордож болохоор байж дураг тий. Бордож болно. Тэгэхээр амьсгалаас тийм ашиглах юм боломжтой потенциалтай юм хань. Тийм одоо ашигтай. Тэгэхээр малчтай одоо юу гэж би зөвлөдөг вэ гэхээр банкны мал маллахаа болоо. Малчин өнгөдөж өөрөө чинээ банк нь мөнгө хадгалдаг тийм чинэлэг хүн байх хэрэгтэй гэж ярьдгийн. Тэгээ одоо 1000 малчтангуудтай би бас нэлийн хэдэн малчтай уулзсан. Санаа бодлоо солилцоод түрүүчээсээ бас манайхаас хуцаа ураг аваад сүгээ сайжруулад явж байгаа сайн залуучууд сайн малчтай бай. Одоо энэ манайх 18 аймаг 3-4 хоттой гэхэд очиг аймаг нэг 2-3 ухаан бий. Баян ямар аймаг вэ? Баян үлгээд очиогоо, Увсад очиогоо, Завханд очиогоо. За бус бүх аймагуд нотсон байна. За тэгэхээр зэг авсан хүмүүс яаж ийм вөхлөө одоо хамгийн ойрын жишээ гэх юм бол сүүлийн үед телевизэн хотлоод байгаа Дундгой аймгийн сайн цагаан сүмийн залуу малчин Сангай насаа гээд хоёр залуу манайхаас хуцуугаар авсан. Одоо тэр хоёр бол одоо өстө Дундгойд өстө од болж шít. Яагаад өглөө өдөө нэг 700 тантай 700 таны нэг 300 400-ийн сполхонороо хуцаараа хэлдүүлээд үлдэж байгаа 200 300 хонороо нөгөө Монгол хоньныхоо сургийн хэрэгэлтийг хийгээд ингээд махаа жилд нь борлуулж яана ашиг шимээ авчиж байна. Боломжийн сайхан жинхэнэ эрчимцэн малайч хөө жинхэнэ орчин үеийн чинэлэг малчин гэдгийгс тэнд харуулад одоо тэр мөнгөчлөнгөд аймгийн засаг дарганд бүр ачаал бүгдлөгөөд үнэхээр энэ малайч хөө эрчимжүүлэлт гэдэг чинь ийм ашигтай юм байна. Тэрсмээ одоо манай Дундгой аймаг гэдэг бол хадлан байхгүй бэлчээр хэцүү цаг хатуу инглээ малын тоотлохоо хөөд ингээл нөгөө 1000 малчин аймгийн авраг улсын авраг гэдэг ингээ хөөрөгдөд байдаг тоогоо болёо. Ердөөсөө ашиг шим өндөртэй цөөхөн малаас их ашиг олж эргэлтэнд оруулж байгаль дэлхийдээ бэлчээртэй болоод эдийн засгийн ачаал бүгдтэй эрүүл хүнс тий шагналын урамшуулсан өгөө гэдэг ингээ уриалаад ингээ явж байгаа сайн жишээ нь бай. Тэгэхээр л эрчимжүүлэлт гэдгээ нэгдүгээр малчт маань ойлгох хэрэгтэй. Эрчимцэн гэхлээр одоо намайг харахлаар л өндөр үнэтэй тэжээлээр суурин малгаанд хашаан дотор ингээ хашаанд байгаа төв суурин байх ёстой ойлгоод байна. Уг утгаараа бол надаа байгаа боломжийг ашиглаж л би энэ үнийг хийгээд байгаа. Үнэхээр надаа өвлжөөтэй, хаваржаатай, бэлчээртэй байдгүй би ихээр бэлчээртэй явуулчин эрэхтний нэмэлт тэжээлээ өгчих нь. Инхэн малдаач эрэхтэй эдийн засгийн хувьд надад тэжээлийн зардал багасаад явна штэ. Тэжээлийн зардал багаснаа гэдэг маань юу вэ гэхээр нөгөө эргээд нөгөө хуцсан ургандаа борлуулах үн. Өдөрт би чинь ингээд суурин малгайн тэжээнэ гэхэд чинь янз бүрийн юмнуудаа чанартай өгсөөр 500-600 мянган төгрөгийн зардалтайгаар өдөрт тэжээгдэж байгаа шүү дээ. Өвс өгч байна. Өнөөдөр хадлан адсан байхгүй хөдөлтөж авчих 8,000-аас 10,000 төгрөгөөр нэг бодлоо өгс хөдөлтөж авна.
5-6 Энэ тэгэхээр бусад малтай адилхан яг л одоо бэлчээрийн югаар адилхан л явж байна. Тэр төсөөл уламжлалт бэлчээрээр л явна. Тэгэхээр та одоо ингээд өвлжөөний асуудал нь яагаад тохиолё? Гэхдээ газар нутг нь олдохгүй бол болтой юм шиг байгаа шүү дээ. Тэгэл өргөлөгөөл байгаа юм. Тэгэл өгнөөл гэдгийг тэгэл өгсөн байхгүй. Хэдэн жил одоо энэ одоо эцэг малчмалууд яг энийг юу 10 жил болчихлоо шүү дээ энд. 10 жилд одоо хэд удаа өргөлөө? Одоо жил болголоо гэж. Жил болгоо гэж байна уу? Тэгэл боломж нь гарахгүй л байна. Тэгээ одоо энэ сүүлийн үед энэ засаг дээр өөрчлөгдөд орон нутаг бас арай залуучууд гарч ирээд арай өөр өнцгөр хараад бас дэмжих талтай бол нэлээд сайн ажиллаж байна. Тэгээ цаашдаа бас гайгүй болох байх. Бас нэг нааштай бас тий. Одоо энэ хоньыг одоо оруулж ирээд нутгшуулж ирээ гэдэг чинь чинь өөрөө одоо тэр холоос зардал дах хонь зөөгд асар их зардал гардаг юмыг нэгэсэндээ хаяанд нь та оруулаад ирж байна. Ирээд энийг бүр Монголын цаг уур асгалт нь оруулчих чинь. Бараг энэ өөрөө одоо би яг нөгөө чанар талаас нэрхэд л дээ. За энэ тэр улсад одоо эддэг өвсний ургамлын тоон гэх юм бол цөөхөн баг. Та энийг оруулж ирээд энэ өөрөө Монгол одоо нутгашаа явчлаа. Энэ бас бидний бас танаар одоо бахарах хэрэгтэй юм. Гэтэл энэ Монголд байгаа энэ ус, ар шаан, энэ олон төрлийн ургамал өөрөө энэ малын маханд шингэж байгаа шүү дээ. За тэгвэл Монголд байгаа энэ хонь гадаад байгаа тэр хойно хоёрын ялгаа бол тэнгэр газар шиг амтна өөр байгаа. Хөөхтэй ярих. Тэгэхээр бид нар чи эний чи бүр одоо яг дэлхийн зах зээл өнөөдөр энэ хонь руу бодлого эдийн засгийн анхааралтай авчиад байна тий. Дэлхийн дэврийг мах юм. За гэтэл бид нар тэгвэл тэднэртээ өрсөлдөх хэмжээний асар том давуу тал байна гэж яаж. Юугаар ихээр бид нар байгалаа түшиглээд ийжний төрлийн ургамал шингэсэн байгаа гэхэд тэднэрт өрсөлдөх бүрэн боломжтой юм байна. Би бол хараад байна л да дүүн одоо бас энэ малын одоо чанар гэдэг юм тоон дээр бол биш юм аа гэдэг байдаг те. Хөгчүүд мал дандаа мал гэдэг өөрөө чанартай малахын тулд тэр малчин хүний ур ухаан өөр явж байдаг. Тэгэхээр энэ мал бол өнөөдөр би таны хийж байгаа бол ерөөсөө ганцхан та бол өөрийгөө бодоогүй юм байна. Энэ бол улс их орныхоо болон байгалаа хайрлах малчин хүн сар болгон орлоготой байгаасаа тийм ээ 3-4 жил болгоод бүдүүн хонь болох гол цаг хугацаа алдаал нөгөөдгөө бордуулах гал өсөх гээд зүтгээд байна. Хоёрт одоо жоохон тарах төв ахуулж байгаа чанартай бол идэх гээд байна. Тэгэхээр асар том цаг хугацаа ороод байгаа юмыг богсох гээд байгааг би бол ойлгоод байна л да. Тэгэхээр махны чанар хугацааг нь богсох гэж байна. Тий богсох гэж. Эргэлтэнд оруулж байна. Нөгөө талдаа эрүүл эко хүнс гэдэг байгаа маань юу гэхээр холестериноор баг хорны мах гэдэг маань гэсэндээ ээжийнхээ уурыг ангирсуу хөгж байна тийм үү. Дээрээс нь байгалийн тэр олон нэр төрөл зүйл өвс тэжээлээс өөрөө сонголтоо тайшаагдсан юмаа түүгээд идчихэж байна. Цоны бэлчээрт. Тэгээ намар нь нэгсэндээ маханд болно гэдэг маань тухайн байгаль дээр байж байгаа тэр эрдэс бодис уурыг витаминаар баялаг өвс тэжээлийг өөрөө сонгоод идсэн. Дээрээс нь ээжийнхээ уурыг сүү хөгж байгаа юмд янз бүрийн тэр холестерин байхгүй. Бараг байхгүй. Тэр чигээр юм байна. За тэрсмэн сполконны нэг онцлог нь юу гэхээр энэ маханд нь сүүнд нь юу гэхээр зэрэг одоо элег зүс нойр улчирхаа. Одоо чихрийн шижин сахарын өвчин тийм ээ. Эдний хэсэг антистэд дээр баялаг ийм амтлаг зөөлөн шүүслэг уургаар баялаг ийм мах бий болж байгаа байхгүй. А нөгөө талдаа юу гэхээр зэрэг им тарианы ямар нэгэн тийм шаардлага байхгүй. Чи одоо шүлгийн вакцинлгийн тийм вакцинлгийн ингээд хамруулаад авах шаардлага байхгүй. Хоронд нь борлуулж байгаа учраас өрдөөсөө им тарианы антибиотикийн үлдэгдэлгүй цэвэр эко байгалийн бэлчээр идсэн ийм мах гарч байгаа. А нөгөө талдаа өсвөр насндаа жин гектар махлаг байдлах гарна. Юу идэн тэр хэмжээгээр өөрт нь шингэдэг. Энд чи өөрөө судалгаагаараа одоо өдрийн эдсэн тэжээлийн төлц гэж ярьдаг. Өөрт нь биеинд нь 375 г шингэж шít уураг бий болж мах сууж гэж байна гэсэн. Инхлээр 6-аас 8 сартай уураг амьдын жингээр нэг 60 хил 70 хил гарах тохиолдол бий. А түүнийхээ амьдын жингийн 52% махны гарцтай гэж бодоход зөвөр дунджаар нэг 24-5 хил голооц гарч ирсэн гэсэн үг байхгүй. Одоо 24-5 кг голооц гэдэг маань зарим нутгийн баг 90 хоньны голооц болчиход шүү дээ. Тэрнтэй дүүцэж очиж. Тэрнтэй дүүцэж шүү. 3 жилийн дараа 4 жилийн дараа болох ашиг
6-аас 8 сартай хургнаас авчиж. Тэгвэл малчин хүн 4 жилийн дараа 3 жилийн дараа ордог орлогыг жилийн дотроо олж гараа тийм. Хоёулаа нэг тоо бодоод үзээд байгаа. Би мянгад малчсангуудтай ингээ уулзж байгаа. Тэгээ санал солилцоод яг хөглөөр 1000 малтай айлын 600-аас 700 эрсвэ мал бай. Хураг төлөг шүтлэн ингээд нас дэвшсэн. За 300-аас 400 төлөг их байна. Тэгэхээр миний зөвлөдөг юм юу гэхээр хотондоо эрсвэ мал бити байлгаа. За хүнсний хэрэглээ нэг 5-10 юм байлгүй л яах. Бусдын өрдөөсөө мөнгө олгоод авдрагандаа хийчих. Төлөх их хон дээрээ л анхаарна. За 300 хонтой байхад бол хангалттай орлого олно гэж үздэг юм би. За энэ дээр зөв тооцоо удаад байна. 300 их хоныг хэлтүүлээд одоо нэг 300 хоног гэдэг маань үндсэндээ нэг за доороо нэг 120%-аар төлөө өгнө. 360 төлөх нь тийм үү? За тийм. За 60-ын одоо пост бали. За ингээд 300 хургал намар зах зээлд гаргая гэж үт. За дунджаар 300 хурганыг 25 кг-тай нотор нүүдлээс авъя гэж дунджаар нь 25 кг голоос гарна. Инхэд 7500 хэл мах бий болох. Энэ үнийг 20,000-аар гэхэд бол захын хүмүүс шуураад авна. Одоо ч аптекэд мөнгө өгөхөш хүнсэндээ мөнгө зарцуулаад эрүүл сайн сайхан явахыг хүмүүс бодож шít. Тийм биз? Тийм. За тэгэхээр энэ үнээс ингээд 150 сая төгрөг. Зөв 300 хургаас махнасаа болох. Мах нь 150 сая. Жилдээ шүү дээ. Төл. Гарчсан төл. За энэ дээр нэмдэг нь 300 арьс чинь 15,000-аар бодглохлоор хэдэн төгрөг болох вэ? Арьс нь бас юм үнэтэй байх нь тийм. 4,500,000 төгрөг. За тийм. Арьсын нь бол дархан нэхээ зүгээр шүү дээ. Дуу хадаад булаагаад байгаа. Өшөөж үн нэмэгдэнэ. Тэгэхээр арьснаас нэг хаягддаг нэхээ чинь хаягдахгүй 4,500,000 болж шít. За хийхээс өмнө ноосыг авчих бол дунджаар нь 2 хэл гэж бодох 300-ээс чинь 600, 600-ээс чинь 500, 30 гээд 3 сая төгрөг. Тэгэхээр арьс нэхээ ноосноос бол 7 сая 500 олчихин тийм үү? Махнасаа 150 саяг олчихжээ. 157 сая 500. Тийм 157 сая 500,000 төгрөгийн орлого тэр жилдээ тэр малчин хүн жилдээ аваад байх нь авчиж байна. Гэтэл нөгөө бойлоод авдрандаа хийсэн одоо 700 хоног гэж үтэй 600 хоног гэж үтэй. Тэрний идэх ёстой тэр бэлчээрийг тэр 300 хоног чи идэхлээр хангалттай тарга тэргээ аваад бэлчээрээ хомсдолгүйгээр зөв хаяанаас холдохгүйгээр шихөө бэлчээр тарга тэргээ аваад байх. Байгальтай ээлтэй бодлого байна. Тий бэлчээрээ малчин хүнд орлоготой бодлого байна. Банкны зээлнээс байхгүй бүр амьдрал одоо хадгалдаг мөнгөтэй болох. Хадгалах нь байна. Тий. Банкнд өгдөг биш. Одоо ч тэгээ малдаг хүн цөөрцөн байна. Тэгэхээр чинь 300 хоног бол би одоо ганцаараа шихөө ингээ болгоод байгаа юм чинь малчд бол бүр илүү бэлчээрээ хаяугаар бол бүр илүү хялбар ачаал нь багсан шүү дээ. Энэ хоньны одоо хүүтэнд хэрэгтэй төсвөртэй байдаг. Хүүтэнд чинь төглөөнөхтэй юм чи дараа гэж байхгүй. Ямар ч газар асуух. Гэтэ тэр дарахгүй төсвөргүй асуудал. Зөв тэ малаас гадна тэр юу идэж ууж юм тийм ээ. Тарга твэрхтэй байна уу үгүй юу гэдгээс самаар ш. Туранхай мал бол ямар ч хүүтэнд дулаанч байсан ядарна. Тарган малж хүүтэнд өвс тэжээлээ хомсдолтой байх юм бол ядарна зүтрэн ш. Тэрийг одоо нэг малчин тэрүүний чинь өвлийн тэжээлгээл өвлийн бэлтгэлгээл хувь хүн өөрөө хэрэг дулаалаад зүгээр тарга одоо нэмэх тарга өхрөө юм хоньны мах гал нөөстөд бэлдээд өөрийгөө дулаалал байдаг үстэй. Тэгвэл өөртөө хүнсээ бэлдээд дулаан байраа бэлдчих бол малдаа ялгаа авахгүй чанартай өвс тэжээл чанартай дулаан байр хэвтрийг бэлдэх хэрэгтэй байхгүй. Ингэжээж эн чинь малаа бодчихээж өөрөө ашиг авна. Өөрийгөө бодчихээж малдаа уухгүй хөдөлмөрлөд зүтгэж байж ш. Тэгжээж ашиг авахаас ойн тэгх хэвээр хашаараас гаргачаад оруулж хашаадахгүй нэсээр ингээ харчаад суугаад өгвөл тэр бол болохгүй л дээ. Энэ өнгө нь одоо нэг юм байдаг юм баха. Ноосных нь өнгө юм. Өнгө цагаан. Цагаан. Тэгээд яг толгой нь хар дөрөв хөлчи хар ерөөсөө юм цав цагаан. Өөр ингэсэн одоо төрхтэй юм байна шүү дээ. Тэгээд ердөөсөө нөө шаунд шигтэй гардаг гүгтэй манайчин гол дөрөөрөө энэ баггүй. Яриад байгаа түүний яриа ойлгоно. Одоо багасаа надтай хамт байгаа тэр одоо ороод гараад буцаад тэгин миний командыг бол ер нь сайн биелээ. Өөрөө нэг бол ер нь бас нэг ялгаа шүү.
А энэ тийм байна гэдгийг бол антахгүй. Бас ухаантай мал байх. Айгүй ухаан. Зөв. Тэгээ одоо энэ градус хэд чинь хасах 5 градус байна. Одоо энэ байрны температур. Ер нь энэ хасах дээдл нь хэд байх вэ? Ерөнхийдөө маань нэг 5-тай л байдаг. За тэгээ мал ороод ирнэ эн чинь дулаан болчихно. Энийг та ингээд сонх хийж өгдөг нь бас гоё цэлгэр гоё харуулж байна. Энэ бол яг нэгдүгээр дулаан одоо өнөөдөр бүрхэг байна. За. Тэрнээс нартай байх юм бол эндээс чинь нар тусаад эн чинь айгүй гоё халаад бүлээсээд энэ дотор байгаа чихчинь хатаад ороод ирэх чинь чих биш гоё дулаан байр. Ингээл малыг бас мал хайр тий. Тэгээ оройн энэ чинь ингээд хөшиг хийсэн бол гаднаас цуцгаа онжуулаад хаач. Хаач. Тэгэхээр эндээс жавар цохихгүй. Жавар цохихгүй. Бас бодлого тий. Тэрэн дээгүүр агарж болтон байж байна. За ерөөсө өнгөрөөд дулаараа дөрөд эднээс чинь ингээ аваад өшөө агаараа сэлгээд ингээд явуулаад. Гадаа тэр сайхан хоороо ингээд нуухсан нутгал. Юус тийм биш. Энэс дулаахан марсан нэг хөлдөг биш тий. Наад дээр чи ирээд мал хитгээд айдаа зүгтээ малын тавлаг байлгээд байсан тийм. Энэ өтөг бас их чухал бах тий. Бөө чухал байх. Хэвтэр доороос айрах. Гол нь энэ хэвтэр хоороо байх хэрэгтэй ийм нуухсан өтөгтэй байх. Тийм байна. Тэгээ энэ үний чинь бас хоол тижээ дээр нь зохицуулна гэхээс эднэр чинь эдснийхээ хайраар тоглоом бас бярууны бас юм гаргана шүү дээ. Яг тэрийг бас барьж бас тэрүүний чинь бас нэг хэмжээ зөв. Энэ одоо ямар насных нь? Хураг төлөв. За нэг их хоньнууд байна. Ий том биетэй байд юм. Хураг төлөв 100 гараад явчих. Чанартай өнжинд байх. Тэжинд байна. Шүүслэг байна гэсэн үг шүү дээ. Тэгээ мах. Тийм байна. Одоо энэ манай нэг шүтлэн хонь хязаалж байгаа хонь 90 хонь байгаа ганц. Одоо бараг тэр том бахад. Ер нь юм том шүү дээ. Одоо энэ дээр Монгол хоньны нэг ноостой харах юм бол баавга шиг юм нод. Эднээс нарийн микронтой ихчлээс ихтэй учраас ингээ харагдаад байдаг. Яг энэ чигээрээ энэ мах явж байгаа шүү. Хавар төлөх үед одоо хэр ачаалга орох уу? Одоо төлөв юунд бол ноос мосон нөгөө бас үс ноос багтаа гарах уу? Яг л адилхан уу? За ерөнхийдөө үс ноос багтаа гарна. Монгол хэнийг бодвол. Тэр үед л та яг юм шиг байна. Ирлээс дээр бол гайгүй. Одоо цэвэр дээр нь жоохон анхаарал. Цэвэр дээр нь анхаарал. Ирлээс бол би нэг тоотгч засаарчлээд нэг харахад хорголжлээд энийг харахад салан хөлтцэн бээс юм зогсчлээд энийг харахад ээжигээ олцсон. Амарцсан явчихлаа. Одоо нэг хуц аваад тавилаа эхний төл хоёр дахь цаашаа төлөнд дамжих тусмал чанар чаддаг юм шүү дээ. Тий, ер нь бол би мастай зөвлөдөг юм бол ердөөсөө л эргэлтээ төрөхтэй ашиг орлогоо нэмэгдүүл. Тэрнээс цааш нь хөгжүүлээд явах шаардлага байхгүй. Их малаа Монгол их мал сайн эдийн засгийн бодлогоор малаараа яваад тэрүүнийгээ бэлчээрээ явуулдаг. Өгөө ятна Монгол хонь алганы онгорт будаа өгөхөд нүдэн сэргэн. Энэний эрлээс төлгөнд ингээд бараг 2 3 5 хонь идэх тижээлийг нэг төлөг идэнэ. Тэгэхээр эдийн засгийн хувьд алдагдaltaй байна. Эрлээслүүл. Тий. Тэгэхээр ердөөсөө гарсан төлөөл 90 эмгөө мөнгө болгож авдагандаа хийчихвэл тэгэл төлөх Монгол юм байна. Нэг жоохоо тижээлээр торчход ингээд байгаа бол бизнесийн гэсэн баг зардлаар ашиг олоод би ямар сэтгэл тайван байхыг л хэлээд. Олон давуу талын ашигтай юм байна. Тэгэхээр олон хонь малах шаардлага. Тийм байна. Нэг 300 төлөг их хоньтой байхад жилийн орлого нь 120 сая төгрөгийн цэвэр ашиг. Гэтэл 120 сая төгрөгийг магадгүй 2 3 4 мянган малтай айл олно. Эргүүлээд банкныхаа юмд төлнө. Тэгээ байгаль дэлхий бэлчээр далхлаад ингээл ганцууд энэ тэрэ хэцүү байна шүү. Тэгэхээр зөвхөн малчин хүн гэдэг бол хамгийн баян чинэлэг байх шүү. Эсгээ турагт нэвтрүүлгээ дэмжиж бас хамтран ажиллах байгууллага бас бензин бас тусалцааг үзүүлэл өөрийн компаниудын бас буйнаар л явж байна. Энэ одоо Японы 100 гаруй жилийн түүхтэй ургуулын тос эдний компани хамт олноосах өгч байна. За. Amiga 3 агуулгдсан бүгэ холстрим байхгүй гэдэг юм. Холстрим тос. За баярлалаа. Манай ургуулын багчид одоо жинхэнэ Amiga ч байгаа шүү дээ. Энэ достоо нийлүүлээ бүр илүү Amiga гэдэг юм байна л да. За баярлалаа ахмад. Эдний хамт олноос өгч байгаа. За баярлалаа. Хүнс одоо тэгэл хамгийн чухал тийм аа. Ажлын өндөр амжилт хүсье. Энэ үний сурчилж байгаа тэр 5 телевизэд бас ажлын амжилт хүсье. Таны хийж энэ танай баг хамт олонны ажилд бас илүү их амжилт хүсье.
Ингэжээж эн чинь нийгэм өөрчлөгдөж бас орчин үеийн хуулийн шинжилгээ ухаанчаар мал маллахгүй уламжлалт гэж бас яваад болохгүй. Хослуулах хэрэгтэй. Хослуулахдаа эрчимжүүлэлт гэдэг маань юу юм? Уламжлалт гэдэг маань юу юм? Энд чинь хослохлоор энэ хослоод ирэхээр адилхан бэлчээр юм аа л ажиг уламжлалт юм биш үү гэдгийг л зөв ойлгох хэрэгтэй. За их баярлалаа цаг гаргаж бас ирсэнд. За баярлалаа. Тэгээд энэ өөрх шүү дээ. Эсвэл Google дээр гэнэ амь дээр нарна гэдэг чинь эсвэл гоё. Сахилгагүй юу амар ухаантай шүү дээ. Ухаантай байна тий. За нэг тань нэг дээш нь. За хоёр байгаа юм тий. Хосороо илгэх. Ямар юм чи хос шүү дээ. Зөв.